За баяр хүргэе. За бид өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн газар одоо Солонгосын Түндээмэн дүүргийн иргэдийн хурлын дэд дарга Чун Сонгёонд хандаж одоо Монголын одоо түлэгдсэн хүүхдүүдийг бол эмчлэх ийм сайн үйлсийн аяныг одоо зохион байгуулж байна. Тэгээд энэ хүрээндээ өмнө бас бид нар бас одоо Өмнөговь аймгийн Үүрэнгэгээ охиноо эмчлүүлээд сайхан идэгсэн. Өнөөдөр бас одоо Дамираа хүү маань одоо Солонгост очиж ээжийнхээ хамт эмчлүүлээд ингээд ирлээ. Ингээд сайхан болоод өнөөдөр ирсэн байна. Тэгээд одоо Дамираа хүүг эмчлүүлэхэд одоо тусалсан Солонгосын одоо төлөнхийн халим одоо эмнэлгээхэндээ за мөн одоо Түндээмэн дүүргийн иргэдийн хурлын дэд дарга Чун Сонгёон за мөн түүний гэр бүлийнх нь бүгд нь одоо талархал илэрхийлье. Сайн бацаанууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Жижиг дунд үйлдвэр болон Түндээмэн дүүргийн дэд дарга Чун Сонгёон дарга маш их баярлалаа гэж хэлье. Жижиг дунд үйлдвэрийн дараа Эрдэнэ сайхан танд маш их баярлалаа. Мөн Дамираа ихчтэй маш их баярлалаа гэж хэл. Их хүний хувьд бол надад маш их баяртай байна. Хүү минь өмнө ингэж өөрөө ингэж юмаа барьж чадахгүй байдаг байсан. Тэгэд одоо ингэж өөрөө юмаа бариад алхахдаг болсондоо маш их баяртай байгаа. 5 удаагийн хаалганд орсон. Мөн 300 хүүхэд өргөдөл өгсөн байсан. Тэрнээс 2 хүүхэд шалгараад тэрний нэг манай хүүхэд байсан. Маш их баярлалаа та бүхэнд. Түндээмэн дүүргийн дэд дарга болон гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Бид хоёрыг эмнэлгээс гаргаад гэрт нь байлгаад өөрийн хүүхдтэйгээ хайрлаж халамжилж байсанд маш их талархаж баярлсан илэрхийлье. Мөн та нарт танд болон Нандаа ихтэй маш их баярлалаа. Мөн дараа жил бас очоод хаалгаанд орохоор болсон байгаа. 5 удаагийн хаалгаанд ороод олон газараас арьс авсан учраас гаранд нь хуруунууд нь арьс хөрөлцөхгүй байсан. Тэгээд дараа жилээ орж ирэхээр болсон хаалгаанд орохоор болсон байгаа. Энэ жилийн хаалгаанаас маш амжилттай болсон. Миний хот ингээд сайхан гүгээд өөрөө хоолоо идээд ингээд явж байгаадаа ээж хүний хувьд маш их баяртай байна. Та бүхэнд маш их баярлалаа. 2024 оны 3 сарын 8-ны өдөр жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих газраас айкон дээр ингээд түлэгдсэн хүүхдүүдийг жилд нэгээс 2 хүүхдийг эмчлүүлэх сайн үйлсийн аян явагдаж байгаа гэдэг зарыг анх аваад тэгээд бид нар жижиг дунд үйлдвэрлэлийн газарт хандаж тэндээс манай дүү сонгогдоод одоо ингээд эмчлэгдээд хурж ирж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн газар бол Эрдэнэ сайхан захирал мөн солонгосчууд маш их баярлалаа гэж хэлье да.